Сайн байцгаана уу? Миний шинэхэн бичлэгтээ тавтаа морил. Өнөөдөр бид гурвын Осакад байх сүүлийн өдөр байгаа. Тэгээ маргааш бол бид гурав Таиланд буюу Бангкок хотыг зорих болно. Өнөөдөр бид гурвын бол чөлөөт өдөр. Гэхдээ Осакагийн хамгийн түүхэн гоё газар ирж байна. Бид гурав Осакад ирээд 4 хонсон байна. Тэгээд энэ 4 хоногийн нэг өдөр нь бол бид гурав Кёто хоттой танилцах ийм аяллаа өдөр байсан. Тэгээд үлдсэн 3 хоног нь бол бид гурав Осакад өнгөрөөсөн. Тэгээд энэ хугацаанд бол бид гурав Осака хотын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн гоё, хамгийн үзэж болох ийм газруудаа яг өөрсдийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу үзээд явж гин. Өнөөдөр бол бид гурвын хамгийн сүүлийн өдөр, хамгийн гоё газар нэрлээ. Энэ бол мэдээж Осака цайз байна. Ингээ бүгдээрээ хамтдаа танилцъя. Бидэнд харагдаж байгаа энэхүү Осака цайз маань 1583 онд бол Японы нийтлийг зорж байсан Тоётоми Хидоши гэдэг хүн бол энэхүү цайзыг барьж эхэлжээ. За Хидоши нь бол энэхүү цайзыг Нара хотын алдарт Хорьюжи гэсэн сүмийг бол дуурайлган тухайн үеийн хамгийн том цайз болгон барихыг зорж байсан юм байна. Цайз нь бол улс төр цэргийн хүч чадлыг харуулах юм зорилттой байсан юм байна. Хэрэм хан хамгаалтын усан шуудууд, цамхагууд нь маш төгс хамгаалалт болж байжээ. Тэгээд Тоётоми Хидоши бол 1598 онд бол нас барсны дараа түүний хүү бол удирдах авч явсан ийм түүхэн газар ирсэн байна. Аялал маань цаашаа үргэлжилсээр бид гурав Осака цайз дээрээ байж агаад цаашаа аяллаа үргэлжлүүлж байна. Яг одоо бол бид гурав Осака хотын Умеда гэдэг дүрглөө ирсэн байна. Тэгээд энэ Умеда бол Осака хотын бол төв хэсэгт байрладаг аж ахуйн төв, замун, худалдаа, аялал жуулчлалын хамгийн чухал хэсэгт ирсэн байна. Энэ бол Токиогийн Шинжукутэй дүүцхүүцийн төвлөрсөн маш том газар байна. Тэгээд энэ газар бид гурав ямар учиртай ирсэн бэ гэхээр Пянзны дэлгүүрт ирсэн байна. За манай гэр бүлийн хувьд сүүлийн үед бол Пянзны хоббитой болоод пянд цуглуулдаг болсон, пянза сонсдог болсон. За тэгээд яаж зүгээр байх вэ? Эндээс бид гурав пянз худалдаж авахаар, сонирхохоор, за мөн энэ гайхамшигтай хөгжмийн дэлгүүрүүдтэй танилцахаар Осака хотын Умедад явж байна. Осакад өнгөрөөсөн сүүлийн өдөр бол үнэхээр гоё өдөр байлаа. Тэгээ энэ өдөр бол бид гурав Осака цайзаа очиж үзлээ, үргэлжлүүлээд Умеда дүүрүүдээр очиж хөгжмийн дэлгүүрүүд, Пянзны дэлгүүрийг үзлээ. Тэгээ үнэхээр Пянзан дотор бол шумпсан. Тэгээд ямар ч хэсэн пянза худалдаж авсан, өөрсөндөө таалагдсан ийм гоё пянзнуудаа худалдаж авлаа. За ингээд бид гурав амрах газараа очиж ачаагаа аваад үргэлжлүүлээд дараагийн амрах газараа ирж гин. Тэгээд Вашингтон хотел дээр ирлээ. Тэгээ энэ хотел дээр бид гурав яагаад өмнөх өдрөө ирсэн бэ гэхээр энэ хотел маань Осакагийн нисэх онгоцны бодолтой ойрхон, дээрэс нь 2 цаг тутамд автобусаар үйлчилдэг байсан. Тэгээ тийм болохоор бид гурав аюулгүй байдлаа бодоод за мөн онгоцноосоо хоцрохгүй байх маш олон эрсдлүүдтэй тооцоолоод ингээд 3-4 цаг энэ газараа амархаар ирсэн байна. Ингээд бид гурав эндээ хэсэг амраад үргэлжлүүлээд нисэх онгоцныхоо бодол дээр
Ирлээ. Өнөөдөр бол бид гурийн дараагийн шинэ аялалд гарах өдөр маань байгаа. Осакагийн Кансай олон улсын нисэх буудлын дээр ирсэн байна. Тэгээд энэ маань бол Осакагийн буланд далайд одоо хиймлэр байгуулсан ийм арал дээр байрладаг 1994 онд бол нэгдсэн байна. Олон улсын нислэгүүд нь бол Европ, Аз, Америк, Австрали гэх мэт улс орн руу нислэг үйлддэг. 30 жилийн турш бол нэг ч чимдаам алга болоогүй гэдгээрээ дэлхийд алдартай ийм газар байх нэ. Тэгээд жуулчдын бол хамгийн гол буудал байх нэ. За өглөөний мэд. Өглөөний мэд. Манай өглөөний нэвтрүүлгэнд тавтай морил. За өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 29 болсон байна. За бид нэр гэрээсээ гараад 12 хонжээ. Японд 12 хоногийн аялал хийгээд өнөөдөр Японы аялал маань дуусч байна. Яг одоо бид нэр Осакагийн сонгоцны буудлын дээр ирсэн байна. Тэгээд Япон бол таалагдсан. Тэгээд хамгийн бас сонирхолтой байсан юм нь хэм бол муужийн дуудлага бас амар сонио. Токиод болохоор нэг өөр, Осакад бас нэг өөр, Киотод болохоор бүр нэг казакаар яриад чавж нэг тийм нэг юу яриад байгааг нь ойлгохгүй нэг тийм сонио байсан. Таалагдсан зүйл нь гэх юм бол айгүй бүгдээрээ гоё илдэг, тусч тэгээд юу ч болсон ч гэж ер нь ингээд юм асуухаар хөрхөн ингээд хариулцдаг тийм л байсан. За тэгээд Японд ирээд бид гурав маш их юм үзэж харсан. За 12 хоногийн дотор үзэх боломжтой бүхнийг аль болох чадхаараа үзхийг хичээлээ. Бид нэр Улаанбаатараас Нарита, тэгээд Токиод 8 хоноод тэндээсээ бид нэр Осакад ирээд Осака, Киото, за тэгээд буцаад Осакад байжгаад одоо Осакагийн сонгоцны буудлаас хөрөх чинь. За 12 хоногт бид нар ер нь 12 хоногт үзэж харах боломжтой хамгийн одоо гоё гэсэн болгоныг аль болох одоо түүж, шүүж, бэлдэж тэгээд тикет энтрээ авч за тэгээд аль болох чадлаараа ингэж гоё аяллаа. Тэгээд бидний хамгийн сүүлийн өдрийн аялал бол Universal орсон байгаа тийм. Universal ямар санагдсан бэ? Universal гоё санагдсан. Гэхдээ бүх тоглоом дээр нь суун гэдэг бол өстой худлаа юм байлээ. Бараг 4-5 тоглоом дээр амар бараг 50-60 минут очилж исэн жил орой болчихмолсон. Ер нь бол маш их хүнтэй, дээр нь маш их жуулчд байлээ. Тэгээд тэнд чинь нөгөө ороод шууд тоглоод явах ямар ч боломж байхгүй. Гэхдээ Universal гэдэг утгаараа одоо тэр Universal-ийн тэр гайхалтай бүтээлүүд, кинонууд руу бид нэр ороод за тэгээд тэр одоо дүрд ороод гэх юм уу? Айгуу гоё тийм 3D байгаагүй тий 4D ихэнх нь 4D тийм гоё гайхамшигуудыг Universal дээр үзсэн байгаа. Тэгээд нөгөө Universal-ийн аимшигтай галзуу болгон дээр манай хоёр суусан. Тэр ямар байсан бэ нэрээ? Тэр өштэй нэг нь урагшааны явна, нэг нь хойшоны явдаг заяа. Гэтэ өөр замтай гэж бодж билүүгөө адилхан замтай. Айгу урт тий. Тий амар урт. Гэтэ бараг 50 секундын үйл явдал гэсэн үг. Бараг ингэ дээшээ өсчихсэн шууд ингэж доошо буугаал тэгэл эргэлдээл тэг явчихна. Тэгээд аавд бол амарсан баха. Аав хажуу бүр амар өрлөжсэн. Тэгээд надад бол гоё байсан. Би бол бараг өрлөөгүй. Нөгөө нэг би ч бас тийм юм даа дуртай болохоор аялал экстрим юм даа дуртай. Тэгээд тэр хоёр болохоор миний анхны бараг галзуу болгоно байсан баг. Аагүй аимшигтай галзуу болгон бол яг нэрнгээс анхны бах тий. Гэтэ Хонконгд бол нөгөө Хонконгийн Диснейд бол сууж исэн. Гэтэ тэр бол арай галзуу болгон гэдэг үгэндээ орохгүй хаа. Нөгөө нэг машин шиг юм дээр суугаад амар ингэж иргэдэг. Тэр бол нэг амар экстрим биш байх гэж бодож байна. За ингээд ямар ч байсан Японд өнгөрөөсөн 12 хоног бол үнэхээр гоё, үнэхээр гайхамшигтай байлаа. 2016 онд ирж исэн. 2024 онд 8 жилийн дараа дахин ирсэндээ маш их баяртай байна. За бид гурван аялал тэгээ дуусаагүй. Одоо яг дундаа орцсон явж байна. Одоо хаашаа нисэх гэж байгаа лээ. За 1 2 3 Таиланд. За халуун орн руу явах гэж байна.
Бид гурав 2024 оны 1 сарын 12-нд Улаанбаатар, Таиланд, Бангкок, Пхукет гэсэн аяллаар явж исэн. За харин одоо яг бараг жилийн дараа юм тий. Жилийн дараа бол бид нэр дахиад Бангкокт очих гэж байна. Тэгээ Бангкокт үзэж харах юм маш их байгаа. Тэгээд тэр үедээ нөгөө нэг цагийг бидэхгүй бараг зарим юмнуудаа өглөө тавьчих, зарим юмнуудаа оройн тавьчихсан. Оройн тавьсан юмнуудын иш таадыг мэдэхгүй. Тэгээд хааны ордны музей жишээлбэл өдөр 3 цагт хаадаг. Тэрийг нь бид нар мэдэхгүй 2 өнгөрөөгөө ицсэн ч алидын хаалга барьсан гэсэн. Хааны ордон дээр нь энэ удаагийн аялал маань болохоор айгуу онцлогтой галт тэрэгний зураг болон галт тэрэгнтэй холбоотой аяллыг бас бид нар хийж байгаа. Тэгээд Бангкоктаас бид нар галт тэрэгээр аялна. Энэ удаагийн аялал маань бас маш их явдал ихтэй аялал байх болноо. Тэгээд Бангкокт очиод бид нар бас 12 хоног ер нь бол аялал маань 2 улсын аялал нийтдээ 1 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Та нар бараг суух зайгүй амар ад явдалтай явж байгаа гэж бас босч шүү магадгүй. Тийм бол биш ээ. Тэгээд Кончана бүр илүү family resort чинь Кончана бүрий биш. Кочан билүү? Кочан гэдэг аавстай бид нар бас очиж байгаа. Тэгээд нодлон бол бид нар Пхукет орж исэн бол энэ жил болохоор Пхукет рүү явахгүй өөр шинэ газар руу явж үзье. Тэгээ ер нь бид нар Бангкок руу яагаад 2 удаагаа 2 жил дараалж явж байгаа вэ? Жил дараалж явж байгаа вэ гэхээр үзэж харах юм тэнд маш их байна. Дээр нь үн нөхцөлийн хувьд боломжийн, дээр нь аялахад аягүй гоё орон байсан. Тийм болохоор 2 удаагаа бид нэр ингээд аяллаа үргэлжлүүлж байна. За ингээд бид нэр ямар ч гэсэн бүртгэлээ хийлгээд ороод ирсэн. Одоо онгоцоо үлээгээ сууж байна. Жохон байжгаад юм мэдэндээ. Тийм юм мэдчээ тэгээд явна. Осакагаас Бангкок хүртэл 6 цаг 30 минут явах юм байлээ. Тэгээд 630 минутын дараа Бангкок. Одоо бол гадаа аягүй хүйтэн байна. Гэхдээ Монголыг бол дулаахан 11-2 градус. Бангкокт бол мэдээж 30 гарсан байгаа. Шууд халуун орнд очиж байгаа. За нэг юм сантай байна. Тэгээд удахгүй хүн дээрээ Таиландд уулзцгаая. Биш ээ. Бангкокд уулзцгаая. Таиланд буюу Бангкокд уулзцгаая. Баяртай. Гайхамшиг гүргэлжлэлсээр. За ингээд бид гурав чинь Япон улстай талархаад баярлаа, баяртай гэд Таиландд сайн байна уу? Таиланд, Бангкок гэд Бангкокд газарсан байна. За Таиланд бол мэдээж тай хэлээр ярьдаг. За хүн ам нь бол 11 сая хүн амтай, цагийн бүс нь бол Монголоос 1 цагийн зөрүүтэй ийм газар байна. За тэгээд Бангкок бол зүүн өмнөд Азийн хамгийн алдартай аялал жуулчлалын төвүүдийн нэг бол яхаарахгүй мөнөөсөө муу юм аа. Тэгээд бид гурийн хувьд бол 2 дахь удаага ирж байгаа. Тэгээд энэ удаагийн ирэлт бол нөгөө бас өмнө ирээд нилээд хоноод явсан учраас бас нэг туршлагатай ийм тим гээд одоо туршлагатай жуулчид ирсэн байна. За эхний байрлсан хотел маань бол энэ байна. Тэгээд үнэхээр том ийм хотел байсан. Тэгээд айгүй гоё 5 тухтай. Тэгээд хоол нь бас айгүй гоё буфет хоолтой. За ийм байсан. Тэгээд ямар ч хэлсэн бид гурав бас нэлийн ядарсан 6 цаг 30 минутын нислэг хийгээ. Тэгээд өнөөдөр бол бид гурав гарч хоол идээд ойр хавтайгаа танилцаад энэ өдрийг дуусгасан байгаа. Таиландын шинэ жилийн уур амьсгал бол аль хэдийн орцсон. За тэгээд моолууд, байгууллагууд гадаана гацараа засаа, чимэглээ хийгээд за нэг ийм дүр зурагтай ухтаж байсан. Хаанч явсан
ийм гой чимэглэлүүд зөндөө байсан. Бид гурав чинь нилээ өссөн. Тэгээд оройн зогоо маш гоё тансаг ресторанд идсэн байгаа. Тэгээд энэ бол Таиландын одоо эхлэл болгож ийм гоё газар хооллсон. За ингээд өнөөдрийн маань бичлэг энэ хүрээд өндөрлж гин. Дараагийн бичлэг бол мэдээж Таиланд байх болно. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Түр баяртай.